бохирдлын асуудал яалтчгүй чухал учраас би хэдийгээр байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны гишүүн биш ч гэсэн ингээд ороод сууж байгаамаа. Энийг одоо гишүүний хувьд иргэдч асууж, хэвлэл мэдээллийн ч гэсэн юу болж байна гэд асууж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо ийм байгаад байна. Манай энэ гишүүдийн асууж байгаа, хариулж байгаа байдал манай одоо хариалагдах яамдын хүмүүсийн хариулж байгаа байдлыг харахаар ийм цогц мэдээллийг нийгэм маань авч чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ олон жилийн агаарын бохирдлыг ярьсан шин тутам биш асуудал. Яагаад бид нар ярьсаар байгаа ирнэ үр дүн гарахгүй ухарсаар байгаад байна гэдэг том асуудал гарч ирж байгаамаа. Тэгээд яагаад энэ тулгамдсан байнга анхаарал өртдөг вэ? Мэдээж амь насны асуудал яригдж байна. Энд эрүүл мэндийн асуудал яригдж байна. Амьдрах орчин, аюулгүй одоо хотын асуудал яригдж байна. Тэ мэдээж цаана нөгөө талдаа энэ одоо санхүүжилт аваад байгаа янз бүрийн энэ шахмал түлшж whatever энийг хийгээд байгаа газрууд чи ажлын байр бялгоод байна. Тийм цогц асуудал байна. Тэгэхээр энийг иргэдэд ойлгомжтой байлгахын тулд ажлаа үр дүнтэй болгохын тулд үр ашигын тооцоол дутагдаад байгаа юм шиг. Тэгээ нөө англиар хэлдэг ш monitoring and evaluation гэж хэлдэг. Хяналт дүн шинжилгээ дутаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр альва ажилдаа шалгуур үзүүлэлт тавиач. Цаг хугацааны хувьд, эрэм дараал ач холбогдлын хувьд, хурдын хувьд гэдэг гих мэтчлийн үр ашигын нарийн тооцоол дутагдаад байгаа юм шиг ийм сэтгэл төрөөд байна. За ингээд өмнөх гишүүд маань ноцтой мэдээлэл хэлж шít. Тухайлбал манай хүн намын одоо улсын хурлын гишүүн манай зол жаргал инженер хүн өөрөө хэлээд байна. Тоо худал учраас шийдэл худал гараад байна. Өөрөөр хэлбэл худал дээр нэмэх худал тэнцүү худал дээр нэмэх үнэнч бай тэнцүү худал гэдэг шиг шийдэл нь буруу гараад байна гэдэг нутагтай юм яриад нь штэ. За энийг нотлох нэг баримт байна. Тухайлбал энэ өнөөдөр сонь дээр юу гарсан бэ шүү. Нийтлэл та бүхэн маань харсан бах энэ та нарт шууд холбоотой энэ тоо баримт явж штэ. Энэ дээр юу гэж хэлээд байна гэхээр нийслэлдэх суурин харуулууд агаарын чанарын үзүүлэлтийг ташаа мэдээлээд байна гэд хэлж штэ. Өөрөөр хэлэх юм бол манай Монгол одоо тавьсан энэ суурин харуулуудын индекс агаарын чанарын индекс нь 100 айлд 226-г заагаад дахад энэ Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас 100 айлд тавьсан энэ агаарын чанарын индексийг үзүүлж байгаа энэ төхөөрөмж нь 667-г заасан юм байна. Тэр энэ хоёрын индексийн хоорондын зөрүүчил гэхэд 441 нэгжээр зөрөөд байна гэдэг. Энэ бүхэл бүтэн нийтлэл энэ төхөөрөмжийн зааж байгаа энэ индексийн тооны зурагтай явж шүү найз хүмүүсээ. Тэгэхээр энэ чинь айгу чухал байна шүү. За яасан их агаар бохирдсон хүмүүс ууртаа уцаартай амь нас эрүүл мэндийн асуудал яригдж хахад ямар амар хамгаалж яриад байна. За энэ бол яагаад ийм нийтлэлийг сэтгүүлчид эрен сурвалжлах маягтай бичээд байна вэ гэхээр ер нь индексийг хэмжсэн хэмжээгүй агаар бохирдоод байна гэдгийг л хүндсэн гэсэн үг шүү. Тэрс тэр стандарт уу хин үнэн худал нь бас нөгөө талдаа чухал биш. Би тэг золжарал инженертэй бас санал нэг ба. За нөгөө талдаа бас энэ саяны танилцуулганд ч байгаад байна штэ. 5 толгойн асуудал, түлшний асуудал энэ дээр ингэсэн байж 8 нэр төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрлгүй ашиглаж байсан зөрчил илрүүлсэн ба химийн бодисуудыг эрүүгийн хуулийн 24-ийн 3 дугаар зүйл заасан гэмтэргийн шинжийг агуулж авах тул гэсэн ийм юм та нар танилцууллаа штэ өөрсдөө. Би дандаа факт, тоо, баримт, нотлохоон дээр тулгуурлаж иргэдийг төлөөлж яриад байна. Тэгэхээр яагаад ийм хариуцлагагүй байна вэ? Энд хариулт хэн өгөх вэ?